Яин нэмсгэн эсэмэнд буцаж ирэхээ амарч Ахмад гээл болох руу эргийн ярив түн даатав. Ахмад итгэжтэйгээр зөвшөөрч ахын дүү бол өөрийнх нь дүү шиг гэв. Яг тэр үед тэр төмөр сая баазынхан тэрч байтугай хартай олон тоогоор ирж байгааг зарлав. Өдөргүй төмөр сая баазын цангагийн ха бааз руу чимээ шогийн тагаар орж ирэх бөгөөд тэдний дунд залуу вийнхнийхээ дөрвөн агуу суудны нэг гэгддэг сүмхэн байлаа. Тэр бол дунд зэргийн шилдэг дайчин бөгөөд мотоциклд унан итгэжтэйгээр замыг тэргүүлж түүний оршихуй тэр даруй анхаарч татав. Хүмүүс түүний авиасын талаа шимэлдэж эхлэв. Санфууны төлөвийн цан хөндөр түвшний хөгжүүлжтийн авиас дунд түвшний салмийн ур чадварыг харуулв. Ганц энэ хослолт түүнийг үе тэнгийнхнийхээ хинхээстэйгээр тавьж байлаа. Ойролцоо байсан явъя цаванаас басгсан тоосон таниалгаж ийм гоёмсог орч ирж хитрхийг санагдаж бухимдав. Янж түнтэй адил тайван бус байж энэ нөхцөл байдалд ямар нэг зүйл түнд муу мэдрэмж төрүүлж байгааг хүлээн зөвшөөрөв. Гэсэн хэдий ч тийш тайван байж одоо явах цалин болсныг тэдэнд хэлв. Явъя санаа зовсон ч ойлгож боломжтой яваарэ гэв. Үүний дараа Яин эргэж жинхаа баазын гадна юу тохиолдсон ч түүнтэй нүүр толоход бэлэн болов. Тэр мянган нарчид ойд орж эргэн тойрноо ажиглав. Тэр газар ихэндээ хоорой амьгүй мэд харагдаж нэгнээсээ огт өөр байлаа. Гэвч Яин сэрэмжтэй хിവэр байж хайж буй амьтныхаа уул мөрийг ирж хайв. Өдөлгүй тэр газар дээр хасар том мөрийг анзаарав. Химжээ гүнэн харуул гайхалтай хурдаараа алдчихтай хар чанд ирүүлсэнх бололтой бөгөөд түүнийг олох нь Яинд өөрийн хордны авьяасаа сайжруулахад тусаж болох юм. Яг тэр үед гинт хүчтэй энергийн давлахаа агаар эдоргийн дарахна. Хажууд нь мангасууд ширүүн талж бож байгаа нийт мэдрэгдэн. Ховор боломж мэдэрсэн Яин шурхай тэр зүрүүд авахын. Ойр хотын нүдэн дээр нь хар чанд ирүүлсээс хавгүй хүчтэй ховор хавирч болсон хоёр алтанлуу ирүүлс загсаж байна. Тэд хөдөлгөөн нь бүтгэрэг шахам төрөн шалмгай. Эдгээр нь нөргөл зэрэглэлийн хордны авьяастай нийлд. Яг энэ хайж ясан зүйл тэдний өрсөд бичинч гайхмаар цэвэр хүч цацруулсан аврагтан горил. Түүний химэрн дээд зэргийн дайцантай энэ зэрэгцэх хүчтэй өндөр зэрэглэлийн мангас гэдгийг харуулна. Хурдтай ч гэсэн хоёр ирүүлс горилжагийн басмад хүчний өмнө хүнд байдалд орсон. Яин ийм ширүүн тулааныг бол авьяас хуулж авах хамаргүй гэдгийг ойлгож нэгт ажиглан бодож хийжнэ. Нэгж буруу алхам түүнийг ишчлэх. Эсвэл бүр аюул руу түлхэж мэднэ. Өдөлгүй Яин өөр дүүнгүйж яваа бяцхан алтан ирвэс хардаг. Алт мэд гэл алдсан жахан зурцаг бөгөөд гинт оюун санаанд нь ярьж эхэлнэ. Зурцаг нь түүнийг зарц болмоор байгаахаа хийж холбоо тавтах орсонсны гэвлээ Яин дөрвөн. Яин үзүүж тэрийн шалхахад маш өндөр хурд. Зүр баг зэрэг ипи хавьяастай ховор алтан зуу ирвэсэн. Бяцхан ирвэс эцэг гэх нь аюулдарсан. Ээжийн дахин нэг зурцаг төрүүлэх гэж байгаа хийжнэ. Зурцагаа Яинээс тэднийг авраач хэмээнгүй. Үүнийг сонссон Яин зөвшөөрч түүнд бяцхан жин гэсэн нэр өгнө. Холбоо тавтмагц Яин биерүүгээ хүчтэй энерги орч ирэхийг мэдэрнэ. Тэр зурцагын дээд зэрхийн хордны авьяасыг хойч аваад тэр даруй нэвчвэн. Бяцхан жин тижээвэр амтан нь болж хордонд ирс нэмэгдсэн Яин зурцагын эцэг гэхийг аврахаар талаанд орох гэж бичнэ. Бяцхан жиний хүчийг асан Яин идэвхтэй болж оролцохоор шийднэ. Заахан араатан түүнд ийм их гэсэн тул тусаж өгөх нь зөв хэрэг. Тэр төлөвөө шалхахад дээд зэргийн бясалгал оргиж хорд эвжээх чадвар бат бүх сэжим хүч бүр баг зэрэг сүдрийн авьяастай бүрэн бэлэн болжээ. Яин аврах горларыг ажиглан сул талыг нь хайм. Шууд дайрхан оронд тэр тайван байдлаар сул тал болох нүдлөө нөнөөлнө. Яг тэнд Яин ихний цавхтаа оруулна. Цавхтын дараа горлоо өвдөж хашгирхан хамт хошоогоо хана. Биеийг найгаж гарн савчиж эцэст нь хүнд чимээтэйгэр хазар унана. Бяцхан жиний эцэг их бол хоёр ирүүс гайхан харна. Тэд архирын ээжрөө ортож хамгаалалтад орсон нийт. Бяцхан жин өрөсгүйж Яин дайсан биш гэдгийг чанга дугаар тайлбарсан. Яин тайван байж их ирүүс шархацсан төрөөгөө зулцаа алдах шахсан гэдгийг мэднэ. Тэр зөвхөн эдгэх эм гаргаж ирээд хажууд нь тавьж аюулгүй туслахаар зорсон гэдгийг носоор дугаар итгүүлнэ. Бяцхан жин дахин дуурахад ирүүс төр эргэрсэн эцэст болгоомжтойгоор эмийг идэнэ. Зашгсныхаа дараа тэр зөвхөн дугарч ойлгосон мэт тайвшраана. Яин юм өдөхгүй нөлөөлнө гэж найдан анхаарлаа хандуулна. Бяцхан жин эцэгт нь ч тасламж хэрэгтэй хэлэхэд Яин шууд ойлгож эцэгт нь бас эдгэх юм өгнө. Бяцхан жин баяртай инээмсэглэн Яинд тасархна. Гинт шархацсан горил зогтойг затах боловч ирүүсэд түүнийг арахгүй байгааг Яин анзаарна. Ийм их хорт хүчтэй байхад оргиж хорттой горов энэ өндөр зэрэглэлийн мангасыг унахгүй бай харахгүй. Бяцхан жин бахархалтайгаар өсрөн орж зөвхөн гурав биш гэдгийг Яин сануулна. Тэр бас турдаж сорч байгаа бөгөөд туслахыг хүснэ. Яин инээмсэглэн зөвшөөрч зөв байна. Одоо дөрөв очлоо гин. Урагшлан Яин шидвэрч шинэ оргилд хордны авьяас нь үнэхээр ямар төргөн болохыг гайхна. Хянахад хэцүү шахан төргөнж тэр хордон тасаж анхаарчлаа төвзрүүлнэ. Дараа нь хүчний авьяас руугаа шилжиж горил руу бүх хүчээрээ цавхилт оруулна. Тэр зөөр ирүүсүүд гориллагийн бүх арсыг цулгаан хазаж эхэлнэ. Яг тэр үед Яин хүчээ цөглүүлж горилларыг харин наргүй тодорхойлно. Гайхмаар нь горил тэр даруй бат засаад Яин луу дайхыг оролдох боловч тэр мултана. Тэр хүчтэй цавхилтад шараатан өвөхгүй. Учир нь би нүнхээр бат бүх. Тэнд бид бяцхан жинийг галзуу горимд орсныг харна. Зурцаг тэр даруй хүчээ цөглүүлж гориллагийн толгойг онсон өрөөгөө шиднэ. Гайхалтай тэр цавхилт аврах гориллагийн толгойг тас цохино. Бяцхан жин Яилуу гүйж очиад там нүдэ бүртгүүлэх нь бид ясаа юу гэж асууна. Яин толгой төхөн тийм горилла эцэст нь унсан гэж хэлнэ. Дараа нь тэр хоёр ирвэс рүү харан эд шидийн араатантай мөр зэрэгцэн толтно гэж бодоагүйдээ баг зэрэг гайхна. Гэвч амьсгаа авахаас өмнө тэр санаа зовоосон зүйл анзаарна. Амьлуу ирвэс шархаж
иржээ. Бяцхан Жин сандран ээж рүүгээгүй. Ширүүн тулаан дотор эрхнийг нь гинтээсэн болчтой тэр ээж дөвдөж байна. Жин санаа зовж яхаа мэдэхгүй ээж рүүгээ дахин дуудана. Яа хажууд нь шуурхаа өвдөхнө. Аз залхад ийм онцгой байж зориулж эдгийх имээ өргөж авдаг. Ян цаг ачтгүй дотор гимтэж эдгийх тусгай юм гаргаж ирээд зөөрөс ихэд зөөлхөн барина. Их хэрвээс хэсгээр ирсэн ч эцэст нь нэмийг зарагчна. Хэдхэн секундын дараа амьсгаан тэнийж нүдэн зөөсрөн. Бяцхан Жин баярсан яаш өрөж ээж нь хамаагүй дэржлээ. Гэхэд яа нэнэмсвсэн. Түр аюуж хөөсөн сэтгүүл намарна. Хурцтмал байж намжигтуудад Бяцхан Жин аюул авчиж байна. Гэж Жин сэрэмжлүүлнэ. Хар чонын ирвсний бүжиг гинт гарч ирнэ. Тэднийг л зөрүүдээр горьж гинт авчирсан юм байна. Тэд ойг эзлэн авч Жингийн эцэг гэхийг зайлуулад шинэ өдөртөгч бас хайр татхан харуулна. Ян тэднийг анхааралтай ажиж төрөнгийн байрлалыг нь хараад эрх мэдэл өрсөлдөхөр ирснийг ойлгох боловч үнийг зөвшөөрөхгүй. Тэр өрөг шалхаж ойг хүчээр авахыг би зөвшөөрөхгүй гэж хэлнэ. Хүлээлгүйгээр Ян тулаанд шумбана. Тулаан хурдан бас ширүүн боловч эцэст нь яа ярьж хар чонон ирвсэд хүчинд нь тэнцэлгүй хорно. Тулааны дараа ийм Бяцхан Жин гүргэж ойн бүх амьтдад одоо нас Жин та нарын шинэ өдөртөгч болно гэж тунхирна. Бусад амьтад эсэргүүцэлгүй. Чимээгүй хүн үүнийг хүлээн зөвшөөрнө. Жингийн ээж одоо ч суралцсан хэвээр авчлаа алхан ирж Янд заавал ташархаад сабижиг барьж тасглаа ирэх хэлнэ. Ян юу ч эргүүлж авна гэж бодоогүй тул гайхна. Тэр Бяцхан Жинтэй ойд өндөр асгацаар бид хэр хол явах ёстой юм бол гэж бодно. Бяцхан Жин догтлон урагш заасаар зорсон газар маань дэрэгт хагуун доторч байна гэн. Тэр газартаа хүрэхэд Ян гэрчдэж буй нэгэн зүйлийг анзаарна. Энэ бол чулуун дээр тогтсон сүнслэг ургамал ажээ. Энэ бол ээжийн минь амлаасан бэлэг гэж Жин тайлбарсан. Гэвч Жинс нь хараахан болоогүй. Бүрэн боловсрохын тулд 30 хоног хэрэгтэй ажээ. Ян толгой дахин хүч чадалтан санууцж бэлэн болмогц юу хийж чадхайг мэдхийг тэсэн ядан хүшээн. Яг тэр үед агонгүнээс дуу цорайтна. Ян төрөх мөчрөөгээд Жингийн ээжийн хүчийг ятгахна. Бяцхан уйлах дуу цорайтаж ирүүл тэнхээдээ ирвсний золцоо мэдлэн. Үүнийг хараад Ян бахархан инээж ойдман шин цаврагч төрлөө гэж зарсна. Сар өнгөрч Яны хүлээсэн мөч эцэст нь нэм. Тэр сүнслэг ургамал руу дөхөхөд агаар тамтад өдхөн өнөр ханхшна. Тэр Жимс боловсрсныг тэр дараа мэднэ. Бяцхан Жин тоглосоор тэсэн ядан өсрөлдөн түргэн эд гэж шаардна. Ян Жингийн нэрч хүчин динэгээд гэрч төчинснээс нэг хазна. Гинт нэгийн хачин зөөж болно. Ян бие хачирхалтай мэдэрч тэр даруй ухаан алдна. Хэсэг хугацааны дараа сэрэхэд Яны толгой өвдөж хүч чадрын дагуулхаа бидэн орж ийн. Тэр толгойгоо атгаад дотор нь нургаж буй хачин шинэ хөмсрийг мэднэ. Энэ бол энгийн хүч биш. Ян сэтгцийн өөр чадвар олж авснаа ойлгоно. Энэ нь ердийн бол зөвхөн хүчрхэн маршал дайчдад боломжтой чадвар ажээ. Гэтэл тэр одоо ч ердөө элит дайчийн түвшинд байж байгаа хинэ үүнийг чадвартай амархан өдөртөж чадна. Ян хэсэг зөөрнүүдээ аниж түзүрхэд авиас мэдрэх хүрээнд тэр дороо тэрж 50 метрийн зайнаас авиасыг мэдрэх боломжтой болно. Бүрч цачирдмаар нь тэр одоо хин нэгэнд хөрөлгүйгээр авиасыг хууч чадхаа мэднэ. Ердөө анхаараар дамжуулан мэдрэхэд л хангалттай. Дараа нь Ян дунд түвшний төсвөрийн авиасыг нэгтгэх үү гэсэн зурс хардаг. Тэр хэсэг бадсан ч татгалцсан. Учир нь төсвөр одоохондоо тийм тустай биш. Гол зорилго нь бас хөгжлийн авиасаа сайжруулах юм. Бүх зүйл шийдэгдэхэд Ян гэрчдүгээ буцахаар бичнэ. Энэ аялалд түүнд их хүч өсөлт бүр гинтийн зүйлийг ч гисэн. Тэр сэтгэл хангалуун нэнэсгэлэн. Явхаар бэлбэх зур Ян нэрвсний гэр бүл рүү эргэж сүнслэг Жинс маш их тусвалсан талархна. Баяртай гэж хэлэх төдийд Бяцхан Жингэнд мяалж урагшсрын хоцрохыг хүсэлгүй Янтай хамт явна гин. Тэр инээгээ зөвшөөрч чамайг танилцуулмаар нэг хүн бий. Тэр хүн Бяцхан Жин гар цаггүй их талах болно гин. Жин баяр хөрөөр цацран аз жаргалтай мяалж эзэндээ талархна. Тэдний хамтын аялалд дөнгөж ихэж байна. Бяцхан шинүүдээ бүлдээхийн эрхийн тойрноо ажиж харсан бүхэндээ гайхна. Өчин гадаад ертөнц түн догт шин бөгөөд урт хизээч үзээгүй олон зүйлээр дүүрэн. Ян түнд болгоомжтой байхыг сануулж гадаад ертөнц зөвхөн сонирхолтой биш гин. Мөн аюулаарч дүүрэн гин. Өдөртгөө тэд тавдуугаар академид хурж ирэх боловч нэг л эвгүй санагдана. Янгийн хүнсэн хүнд шархсан Жамбо гош чарна. Сочирдсан гэн түн рүү яаран очиж юу болсныг асан. Жамбо сулцсан ч түүнийг танд Жамбо амьд байгаа дээ санаа амарна. Ян цаг арчгүй дээд зэрэгчийн мөнгөсийн цас гаргаж эрч хүчигийн сэргээхэр түнд өгнө. Энд юу ч болсон бай ноцтой хэрэг. Дараа нь юунд ч бэлэн байх ёстойгоо ээ мэднэ. Жамбог дээрэмцэн хүмүүс үнэндээ төмөр соёо баазын дайчид байсныг сонсоод тэр сочирдна. Тэр бааз бүрмөсөн гэж Жамбо тайлбаршиж ихнэ. Мангасуудад сүрж ойрцоогоор 100 мянган амьд үзбэсэнчний ха баазад дөрөнгөн. Ян хин одоо цэгч байгаа шүү асуухад Жамбо Жингэр бүл альбан ёсоор цэгсээр байгаач бодит эрх мэдрээ бүрэн алдсан. Зүгээр нэрийн төдий үлдсэн гэж хэлнэ. Iron Fang-ийн амьд үлдсэн чимээгүйхэн эрх мэдрийг булан хасныг Ян ойлгож энэ нь их таамагласантай таарна. Жамбо цааш нь баазын байдал өдрөөс өдөрт улам дордож байна гэж нэмэн. Гэрэмжид газар сайгүй байж, имэрч замбараагүй байж хурцтай дахиж байна. Яю болон ахлагч гээж бос хоёр хамт бичтгэл хийж байна. Яю дахин яригдаад бухимдын санаа алдахад гээж бос хүчийн хортон ахиж гаргаж байна. Жинхэнэ авьяастай гэж өмсөлнө. Яю даруухнаар энэ бүхэн зөвхөн таны сайн заасны ач гэж хариулна. Гинт хин нэгэн ойртож ирэхийг хараад тэр нь ах ян байна. Яю баяртайгаар хашгирангуйж чад Ян нээгээд чих тэрхийх баярж байна гин. Тэр даруй Бяцхан Жин гарч ирэхэд ээж чихэн артан ирвсийг хараад нүдэн
гэсэн. Тэр шууд гүйж очин мэндрээд ямар хөөрхөн юм бэ гин. Ян тижээвэр амтныг бяцхан химэн танилцуулахад Ян нэрийг нь баяртайгаар татна. Амтантай дагалж хөвсөд хасаа илүү тижээвэр амтан анхаашаа хандууснаас Ян гайхна. Гээс Ульфинэгээд Яныг чамайг нэр зурцгаар сальчлаа гэж тохорхон. Ахлагчтай уулзсны дараа Ян дүүгээ асарсанд нь талархахад Гээс Ульф яг шархууд төвчийнхээ ачаар арь хэдийн машин шавуулсан гэж бахархан хэлнэ. Яри өөр тийш ирэхэд Гээж Ульф нацтай сэдв хөндөж Iron Fang-ийн баазынхаа баазыг давтагч ирсэн тухай Ян сонссон эсхийг асууна. Ян давталгааны талаар арь хэдийн мэдэж байсан ч эзүүд нь ямар нэгэн басан эсхийг лавсан асууна. Гээж Ульф гэрийн бүх зүйл аюулгүй хിവэр байгаа гэж түүнийг ташруулна. Яныг ясны дараа Шайн нэртэй охин ирж Маршлийн павильоны тэмдэг үлдээж авсан гин. Тэр охин Iron Fang-ийн хинч энэ тэмдгийг харуулж асуудал үүсгэхээс өмнө 2 удаа бодно гэж хэлжээ. Үүнийг сонсоод Ян охины нүүлж дотроо биширнэ. Дараа нь Гээж Ульф бүр нацтай асуудал хүндэн Сонфон нэртэй дахин нэрч Яныг өхөж тулаанд ураасаар байгаа гин. Тэр нэр Яны ой санамжийг тэр даруй сэргэн. Тэр урд нь Сонфоны авиасыг шалгаж утсан бөгөөд түүнийг Iron Fang-ийн шилдэг 4 содны нэг гэдгийг санана. Хотод урж ирснээсээ хойш Сонфон нэг ч удаа яригдсгүй. Ширдэг машир дайждаг ар араас нь ясаар байжээ. Гээж Ульф Ян Сонфон бас энгийн хүн биш. Түүнийг дотоо бөө үнэл гэж сэрэмслүүлнэ. Гэвч Ян айд сандахан оронд 50 байж. Харин ч энэ байж түүний анхаарлыг улам хорцтгоно. Үнэндээ энэ сарж түүн сонирхолтой санагдана. Сонфон мотоциклороо чанга шарч өнөөлөн ирж загсахад хүн бүхэн мөрийн харна. Тэр цаг алдсгүй Ян мөсхийг савлаад энэ мөчийг хүлээж яасан гин. Ян зүгээр толгой төхнө. Дараа нь Сонфон ирсэн шалтгаанаа зарна. Тэр Яныг маргааш хөвлөөний 10 царт мингүү талбайд тулаан дурна. Нөхцөл нь тодорхой. Хүрэл зэрэглэлийн сэхмийн урч чадварыг тасан тулаан болно. Сонфон баг зэрэг урагшаа тонгоогоод Яныг ирж зөрхөж бэлэр гэж сэрнэ. Сонфоныг ирж явах зур Ян нууц чадвараа ажиллуулна. Энергийн дагуулгаар түүнийг өнгөрөв. Хин ч анзаарсахгүйгээр Сонфоны өндөр зэрэглэлийн солон авиасыг амжилттай хулбарсан. Ян баг зэрэг мишээгээд идэвхтэйгээр хариулж ирэлцэлбүү сорилтыг хүлээн авч огт айхгүй байгаагаа тодорхой болгоно. Үүнийг сонсоод Сонфон иргэн явахдаа мотоциклоо архиран асаагаад хурдтай зарна. Ян түүнийг холтон алга болохыг ширтэн ирэх зүйлд бэлэн болно. Яны арт нэгэн хөмбөмбөн чиний шийдвэр хэтэрхий яруу байна. Сонфоны хүчийг бодоход чи ялах ямар ч боломжгүй гэж сэрэмжлүүлнэ. Гэвч Ян 50 байж үр дүн тэнч тодорхой биш шүү гэж намуухан хариулна. Цааш үргэлжлэхэд түүний төлөвийн цаг дахин гарч ирэхэд чадварууд нь аль хэдийн гайхалтай болжээ. Өндөр зэрэглэлийн бусад хосын авиас, дээд зэрэглэлийн хорт, дунд зэрэглэлийн сэдмийн ур чадвар, шинхэн түвшний сүдрийн чадвар, дээд зэрэглэлийн эдгээр чадвар, өндөр зэрэглэлийн хүч. Гэвч Ян үгээр зогсохгүй. Аль хэдийн нэг өндөр зэрэглэлийн бусад хосын авиастай тул тэр дээр нь өөр нэгийг тохиолж бүр илүү хүчтэй болохоор шийднэ. Бүрэн мэдвчтэйгээр Ян авиасыг дахин холбож хар сонгоно. Батлангуудаа түүний бусад хосын авиас дээр зэрэглэлт хүрчдэг шин. Одоо чадварууд нь гайхмаар түвшинд хүрэхэд Ян баг зэрэг мишэн. Учир нь маргаашийн тулаан түүнийг огт зовооход олжээ. Үнэндээ тэр тулаан нэгдсэн ядаг хүлээж байна. Мингүү талбайд олон түмэн цөврөж ирсэн. Сонфон өрдөн адиж дахин шин тулааны газар сонгосны хүн бүр ярьж байна. Одоо хүртэл тэр нэг ч тулаанд ялагдаагүй. Олон түмэн түүний дараагийн өрсөлдөгчийн тухай ховжийг яригч хинхэн нэрийг ч танихгүй байна. Зарим нь Яныг зүгээр нэрч цөөгөө хүүхэд гэж бодох бол зарим нь түүний тухай бүдүүр сонссноо санаач түүнийг юу ч биш хүн гэж үзнэ. Сонфон шиг хүн яагаад ийм ингийн нэг тулаанд өрөх гээд байгаа тэд гайхна. Цөөн хідэн жинхэнэ байна Ян биш. Харин жин гэр бүлийн нөлөө гэж сэжиглэнэ. Сонфон ясах бүртээ нэг гэр бүлийн гавьяаны хөшөөг сүйтгэдэг. Өнөөдөр ч ялгаагүй бололтой. Тэр зөвхөн хоёр хүмүүстэй тэмцэж байгаа юм биш. Тэр зинхаа баазын хүчирхэг гэр бүлүүдийн нэр хүндийг аажмаар нурааж байна. Тэгээд асартан мосон түмэн талбай бүслэн авч бүх нүд тайзан дээр ширтнэ. Яви цөвдөрсөн хүний тоог хараад цачин бацнаас чимээ ихтэй олон хүнтэй байна гэж хинэн. Хажууд нь зогсох Ахмад Гээж Ульф Сонфон нэр хүндээ өсөхийн тулд бүх хүнд ялтай харуулахаар тулаанаа өргөж олны надан болгодог гэж тайлбарсан. Ийм олон хүний дунд хатаа хүрэх боломжгүй мэд санагдаж Яви сандарна. Тэр эргэлзэн бүций гэж хэлээд тулаан аюултай санагдаж байна. Яны төлөө айж байна гэвхий хүлэн зөвшөөрнө. Гэвч Ян 50 хിവэр идэвхтэйгээр түнсүү харан бүх зүйл сайхан болно. Тэр даруй ирэж гин гэж амжина. Ян ураг шалахад бүх нүд төрлөг ирэж энэ бас Сонфонгийн сарсан хүн гэдгийг ойлгосон. Олны дунд шимнэн тархана. Илүү амар хүн байх гэж бодсон олон хүн гайхсан харагдана. Сонфон дүр гүцэн янзтай. Ян үнэхээр ирнэ гэж бодоогүй гэдгийг хүлээн. Тулааны нөхцөл давтна. Сонфон урсгал сэлэм химээх хүрэл зэрэглэлийн сэлмийн ур чадвараа мөрий болгож яшвал Ян авч болно гин. Хариуд нь Ян адил зэрэглэлийн байсан тул сүйдэс сэлэм гэдэг өөрийн хүрэл ур чадвараа гаргаж тавина. Сонфон энэ саналыг шигтэн харж Яны өөртөө гэсэн байж бараг дарамжлал мэд санагдана. Түүнд энэ нь бар түмнэр мэд сэтгэвтэн. Тулаан гიშгийн даваан дээр юу сандран хашгирч ахта болгоомжтой байхыг сануулна. Тулаан гიშгэд хэдхэн секунд үлдэж бүгд ширтэн. Тулаан гიშгэнгүүд Сонфон урагш дайран орж ирж сэлмээрээ цохино. Гэвч Яны хорт бүгдийг гашруулж тэр нүдээр дагаж чадхааргүй хурдан
хөдлөнө. Ян зайгаа барьж цохилт бүрийг төгс агшинд 50 мэдэн зайсхин. Сонфон уурж тусаанаас цогтгааш гүйж ява харах мэд гэж түүнийг тохорхон. Түүнийг үг хийж амжихаас өмнө ян хүчтэй нодоргаар цэвэрхэн цохиж. Сонфон тайзны нөгөө тас руу нисгэн. Ясагтэн гэж бодсон хүн ганц цохилтоор эргэж хаяхад олон түмэн амсгаа даран зочин. Ян цэгцовсод анхаарсаа төвлөрөжөн. Одоо ч харах мэд харагдаж гэнэ үү гэж асан. Сонфон уруусын хатсыг арчин жоохон басна. Царайнаас нэштэй нэмсгэл арилж. Шидэмгийн байдал оршоод ян бодснаас хүчтэй гэдгийг хүсээгээд энэ удаа тэрчгүй жинхэнэ талан одоо өвчнэ гэж амсан. Олон түмэн чимээгүй харж байтал сонфон ураар архирэн. Ян лүшгүүд чигсэн хортон бөгөөд хүчтэй салхин цохиж гэдэг сэлмийн хөдөлгөөнийг гаргаж арт талын шин овын гавьяны хөшөөний нэг хэсгийг мөн зүсэн хотлно. Ялхан тал нэр төрийн бэлэг тэмдгийг эвдэж зөрхсөн дуурсан цочирсан дуу хоолой осны дундаас гана. Гэвч янууд чирмэхгүй. Гайхмар наривчлалтайгаар ирж буй тотлохоноос амархан зайс хийж 50 царайнагт өөрчлөгдөхгүй. Үүнийг хараад сонфонгийн зовлон нэмэгдэж ян яагаад огт хөрсгүй бүтэн байгааг ойлгож чадна. Дараа нь ян бүх олныг өмүүлэх зүйлийг 50 мэдэн хэлнэ. Тэр тулааныг бүр нохоцтой авч үзээгүй байжээ. Тэр зөвхөн сархин цахилтыг ажиглаж цархан тал тулааныг сонгосон. Түүнээс өөр юу ч хэрэггүй байсан гэж яа хичэрнэ. Сонфон хизээч жинхэнэ аюул биш. Зөвхөн хэрэгтэй зүйл авч авах гიშгүүр байсан гэдгийг ян тодорхой хэлнэ. Яны хувьд энэ тулаан хүч сарвж биш. Зүгээр л үзүүж бэр байв. Өөртөө сонфон эцсийн цөхрөнгөө барсан цэвхтаар урагштай байна. Гэвч агшин зөөр ян ганц цэвэрхэн хөдөлгөөнөөр тулааныг дуусгана. Тэр зүгээр ч нудраар шилмийг нь хугалж сонфонгийн царайр зөсөн газарт онохад бүх зүйл дуусна. Ян өөрөг дуугарчгүй эргэж өчн түүний хувьд энэ тулаан хүч зарцуулах ч үн цэнгүү байв. Сонфон газар унсан агшинд олон түмэн баясан хашхин. Бүгд ян юу бишрэн шиштэж гайхалтай хүчийг нь магтана. Зарим нь тэр агуу болох тавьсантай гэж хашгирвал зарим нь төмөр сая баазын шилдэг авьяаснуудын нэгийг ийм амархан ясанд нь биширнэ. Тэр даруй юуйгүйж ирээд ах нь ямар хүчтэй болсон бараг хипж чадна. Түүний биширчин сэтгэлээсээ гэртээ харимгац надад за гэж тэр урам зоригтойгооргүй байна. Яа ихлээд энийгээ дөнгөрөөж дүүгийнх нь баяр хөөр зүрхэнд нь жихэн тулаан ороожно. Тэр зөөрлийн овог тулааны үеэр норсон гавьяаны хөшөө буюу нэр төрийнх нь бижиг тэндээс сүрсэн чимээгүйхэн зачин цогсон. Ян ялалт байгуулсан ч хин овог өөрсдөө чухал зүйлээ арчснаа мэднэ. Тэдний залуу эзэн харуулуудад намайг цаашид хамгаалах хэрэггүй гэж чимээгүйхэн тушаана. Оронд нь дараа юу болохыг сайн мэдж байгаа тул яны дүүг хамгаалахыг тэдэнд даашгана. Сан овог энэ дарамтлалыг өшөө авалгүй төвчгүй. Тэд ирж ирнэ. Энэ удаад яны дүүн тэдний байвч мэднэ. Ахмад гээж Вольфийн гэрт буцаж ирээд ян бүдэн дээр сууж ямар ч тавталгааг 6 дахин хүчтэй болгож чадах сархин засагч ур чадварын тухай гүнзгий бодол тавтана. Тэр удаан өвшээгээд шинжэнгөө унссан. Намаа хажуу гიშ тавина. Басаад цанх руу алхаж төлөвийн цанхаа нэхэд өөр чадвар хууж бурлахад бүр 30 хоног үйцнийг л ойлгоно. Ян дараа яриад л хараад хэлээд гэрч хүлээхээс өөр аргагүй мэдэж хурдан тайвшин. Хүлээх хугацаа дуусмарц. Тэр сонфонгийн дэд түвшний эдний авиасыг холборлох төлөвлөгөө хэрэгжүүлэх боломжтой болжээ. Ингэснээр тэр шууд хоёр түвшин ахиж их багшийн зэрэгт хүрэх юм. Ян өөртөө толгойд хүн оройдоо хоёр зарсан дайчин хүн энэ хэмжээний хүчтэй байх ёстой гэвээ санаална. Тэр зөөр намгүм гудамжийн дэв тасгалын хөөхөлтэй дээр илдээс харчаалаа. Түүний зохирт хурц төвлөрсөн байна. Ахлагч гээж болох холоос чимээгүй ажиглан зогсно. Тэмцээн дасанч нөлөө бүхэлсэн овог ингэж ашихгүй гэж тэр бодолд автан санаа зовно. Хэрэг шүү авах гэвэл евгийн аюулгүй байж тэр айж байлаа. Хэсэг хугацааны дараа ядарч сан хийсэн зөксөд лохноосоо унтагаа удаан болгоно. Ахлагч түүндөө ширтхийг анзаараад юунд тэтгэн харна вэ гэж асууна. Боддоосоо сэрчээ. Гээж болох санаа заснаа ойлгоход баг зэрэг улайж наашаа ир гэж хэлнэ. Яи санууч байдлаар дэрэгтэн ирэхэд тэр загасмаа хэлбэрийн сахиус өгөөд хизээч буутай гэж чимээгүй хэлнэ. Яи загасмаа хэлбэрийн сахиусыг хараад гоё юм байна гэж бодон юу вэ гэж ахлагчаасаа асууна. Тэр үнийг сахиус гэж хэлээд хизээч буутай гэж чанга захин. Яи нухацтай толгой төхөн юу ч болсон үнийг хамгаална гэж амжина. Тэр зөөр ирж хүчтэй алхаатай нэг эмэгтэй явган замаар гүйж байшингийн болон тойрч харж ирнэ. Яи болон ахлагчийг хараад тэр түнзүү дуудаж мэдээ байна гэж хэлнэ. Ахлагч энэ нь сүүн овгийн тухай шин мэдээ мөн үү гэж асууна. Сүүн овгийнхан өнөөдөр зах дээр эд хөрөнгөө хоцтон авч байгааг харсан гэж тэр мэдээлнэ. Ахлагч гайхан царай алдаж хөрөнгөө хоцтон авч байгаа нь тэдний хурд саарсны шинж бүрэн суурьсан хойноос хөдлөх байх гэж бүтэнлээ. Яг тэр үед өргөн цагтаа малгайтай нэгэн өвгөн хувийн савнд хог хийж байлаа. Түүний төрх амжилттай малгайныхын сүйдэд нүүрийг нь хасгална. Нэг сар өнгөрч тэр дүүн тэхэн өөр савнд хог хайж байтал янаар цах байшингаас гарч ийн. Яин зүүшээ хазан гудамжаар 50 алхаж яваад тэр хүний хажуугаар өнгөрнө. Гинт яны сүнслэг дараашд баг зэрэг дэвэрч өвгнийг сандран хөлрүүлнэ. Яин шиг хүн голдуу дээд зэргийн дайцал эзэмшдэг сүнслэг энергийг яаж хэдийн зэвтгийг тэр ойлгож чадна. Яин 50 байдлаар малгайгаа дарын нүрээ халахлаад гэрийнхэн гадаа маршлын тавнууд зөксөж байгаа нь энэ өвгтөнд хит ихэн харж хандуулж байгааг нь баталгаа гэж бодно. Эцэст нь тэр маршлын зах дээр хурж сүн өврийн тухай чимээгүй ирсэрнэ. Тэд эзний авиасынхаа цэвэр байдлыг хадгалахын тулд үеийн
Ноён үед цэсэн төрлийн гэрэлт хийсээр ирсэн бөгөөд солироос болон бүсэд гажигтай төрсөн нэрсгсийг нууцаар устгадаг байжээ. Энэ нь Сүн Овог хэр мөшгөрсөн болохыг гიშтгэн. Яй Сүн Овгийн эзэмшлийн дээгүүрт ирэхэд ноён сүн байсан бөгөөд нээлттэй тэмдэглэн өнөөдөр бүх үйлчлүүлэгчид 50% хямдруулж үзүүлж байгаагаа баяр хөөртэйгээр зааж байлаа. Нэгэн нэрхэн мурагш гарч ноён сүн баярлуулсан бизнесэнд цэцэхийг ирэнэ. Дээгүүрт орж буй хүмүүс ноён сүн дулаанаар талархан баярыг хамт хуваалцсан. Гэтэл яй хүтэн царайтай булан тойрон гарч ирэх зур гарын нэнэрээр очиж чихнэ. Яхан цэцлхан хороонуудыг нь тойрон шарчиг нь тархаж түүнийг ширүүн ороор хүрээлнэ. Тэр дээгүүрийн нээлттэд бус ноён сүнгийн амьдрах сүүчийн өдөр гэж нэрсэн зүйлтэй өөрийнхөө баяр хүргэнэ. Эргэлзэлгүйгээр яй ноён сүнгийн чадварыг хуулбарч тэр ашин дэртний агээсэн дэд түвшинд хүрнэ. Ноён сүнгийн чадварыг шингээсний дараа яй эцгийн оршуулсан оршуулгын газар руу явна. Тэр цэцгийн баглаа авчирч босныхан дэргэд чимээгүй сууж зөөлөн аяар тэдэнтэй ярина. Тэр өөрөө босон ихчээ утахгүй сэрвэрт баазыг орхих гэж байгаа хэлнэ. Явхынхаа өмнө сүүчийн удаа ярьж тэдэнтэй сарлах эсгүй зүтгэхийг хүснэ ярина. Бага зэрэг инээн сэвшин хэрв тэд түүнийг хэр хол ёсныг харуулж бахархах байсан гэж нэнэ. Гэнт тэр ямар нэгэн зүйл хурдтай оролдож байгааг мэдэнэ. Нэг агшин нэгэн дүрс гарч ирэн ойрцох башны чалган дээр чимээгүй завсан. Энэ бол түүнийг алхаар илрээсэн азуурчин байсан бөгөөд асуухын хүсэл нагаарыг дүүргэнэ. Ян шууд хариу үзүүлж иждээ дуудан аюул руу ирхэн. Азуурчин зэсгэрээ дайрч тэдний илдэж будран мөргөлдөнө. Азуурчин Ян симфонгийг дийсэн бол үнэхээр гайхалтай нэгэн байх нэ гэж хэлнэ. Ян нуурсан хинтээ нүр тулж байгаагаа ойлгоно. Энэ бол Сүн Овгийн боол нотын нэг ажээ. Тэр хүнд аль хэдийн чамайг хүзээж байсан гэж хэлнэ. Хурц хамгаалтаар Ян түүнийг цөөхөн ухраан. Азуурчин үргэлжлүүлэн тэмцээний дараахан алж болох байсан. Адил бүтэн сараа нэрхийг зөвшөөрсөн Ян талрах хогчиртай гэж сайрхан. Ярианаас нь залхсан Ян түнд амаа хамхиж дуусах гэж хэлнэ. Тэр дэми яриг тасчихад аимшигтай хурдаар урагшаагүй. Хоёрын зэвсгийг дахин мөргөлдөж оршуулгын газар даяар оч бутарч толон бүрэн иржээ. Агаарт нисэх цогтын тоо ердийн хэрэг биш нүд гэлбам. Хоёр толонч цохилтоо нэг нэгээр солилцож мөргөлдөн болгон өмнөхөөсөө ширүүсэн. Гэвч энэ бүх замбараагүй байдлын дунд Ян нэг зүйлийг анзаарч царай нь харсан. Эцэг ихтэй авчирсан цэцгийн болоо нэвтчихжээ. Ганц энэч түүнийг өдөж хүчтэй цогтоор өрсөж түчээ хол шидүүлнэ. Тэр зозыг ухаарч бүдэрсэн чарсаар өөрийгөө Сүнфүнгийн анхны багш байсан. Тэдний холбоо эцэхүү шиг байсныг илчилнэ. Сэтгэл хөдлөхөн мэрэ Янд авт нөлөөлөхгүй. Тэр түүнийг үл ашаа 50-аас хожичаад цэцгээ аавна. Тэр чимээгүй тогтун байдлаар эцэг ихийнхээ бош руу зүүсэн гортоход тэр зарыг тэхэн дарамжилж оршуулгын газартаагаа тул түүнийг болоход тахарсан газар гэж хэлнэ. Хэрв яа өрдөг сүвдэж өршөөл гуйвал бошийг нь өөрөө хожигий гэж бүтэж санаж болгоно. Гэсэн чи Ян юу ч хийсгүй цэцгийн баглаага башны хажууд чимээгүй тавина. Гэвч тэр зарыг Яны ихчийг ашна. Удахгүй танд түнтэй нийлнэ гэж санаж хийсгэд хинжээ хитэнэ. Яг тэр мөчид Яны дотор ямар нэг зүйл эцэстэн тасарна. Тэр газрыг гიშгэж доор нь хавхлахад нүднээс нь өөр хилэн ширүүн шурах шиг цотхоно. Ганц ч үг хэлэлгүй тэр дээд зэрэгийн хордны авьяасаа асааж нүднээс олгоолно. Нүд ирмэхийн зуур тэр дахин гарч ирээд залигийн гэцлүү сүүжин өсвөлт хийж түүнийг нисгэн. Ян үгээр завсахгүй. Тэр урагшаагүйж тэр эрийг агаарт цангаснаас нь шүүрч аваад ойролцоо хуус руу шиднэ. Тэр залиг хүчтэй мөргөж цохилтоос тоос чөлөөд ирдэн биеийн хөдөлгөөнгөө хөвтөж зэсгээ атгахын чирэхгүй болно. Тэр ойртож буй хүжийн чимээр сонсож бүтгэн хараагаараа ойртож буй Яны дүрсийг харна. Тэр мөчид тэр эцэст нь Ян аль хэдийн ахуй мастерын төвшөнд хүрснийг ойлгох голч бардамсан өвний хүлээж авахд биш хэвээр. Гэвч нүдэн сүрчин удаа нэвчиж дүүхэн тэндээ дуусахад одоо энэ бүхэн хамаагүй. Ян намгүй биеийн дэрвцсэн 50 царайгаар эрт бүрхүүл химээр дэсхийг авахд тэр залхийн эрдэнэт ногцоо хор сэлмийн урсгийн заавар байж таарна. Зэсгийг нэгтлэн үзэхэд түүний үзүүлэлт нь өөрт хэрэгжиж байсан сэлмийг холдоос нэгтгэж шурхаан заарна. Огтхонч эргэлзэлгүй тэр салиуд илүү хүчтэй зэсгийг үрдэ авна. Эргэн тойрноо харахад Ян шин болж тэнгэр аль хэдийн харанхуй давтсныг ойлгоно. Хитрхи утснаа мэдээд тэр яран уулаас доош бууна. Дахиж хоцруулж ярьж чадахгүй тулаантай нүр толно гэдгийг сайн мэднэ. Гэртээ их чинь ямар ч сэлмээр нийцэн харахгүй асуулт гомдлоор хүлээж байгаа. Ян хот руу буцаж ирээд гудамж шүрдэж буй үүнтэй дахин таарна. Хажуугаар нь өнгөрөөд Ян зогсож эргэн харан цар гаруй басан тул цайвахаар ах гэж хэлсэн. Өвгөн болгохаа тайлж дулаахан имэн сэжин хамт орхой зөвшөөрнө. Дараа нь Ахмад гэл бүлгийн гэрт Ян болон өвгөн өрөөнд орно. Ян их чийдэ зочин ирснийг хэлж даах тавьж цай бэлтгийг хүснэ. Ахмад босож Янээс зочноо зохисоор танилцуулахыг хүсэх боловч Ян үг хийхийн өмнө өөрийгөө хин өвхийн шинцээ хэмээн танилцуулна. Ахмадын ирүү онож энэ үнэхээр домогт Ахмад юм уу гэж лавшна. Линцээ нэмсэвлэн ингэж сонсоход багтай байна гэж хэлнэ. Яю цай авчирхад Ахмад яран ирж Линцээ дөрөв өрхийн тулд аягийг гараас нь авна. Ахмадын гинтийн ирдэг байдалд хүүжилтэн аюу нам инэ. Ахмад Линцэд нэг аяг цай өргөхөд тэр хүлээж авч Янтай ярьж хэлсэн. Ян түүнийг энд өрсөн бол маш чухал зүйл байх ёстой гэж хэлнэ. Ян үнийг батлан ихчлүүгээ алхаж чад Линцээ дээр пинт хослоо аваачиж Ян хатагтаагаас түүнийг харж хандхайгүй хай хэлнэ. Линцээ цайгаа болгож Ян пинт хостой ямар нэг
холбоотой байх гэж бодоогүй гэж дотроо боддог. Гэрээгийн зүүсэн Ахмадаас түн төгсөн сахиусыг анзаарч түүнийг Пентхосын тэмдэг гэж тань. Ринцээ аяагаад давж Егийн хотгтээ рүү аваач хаамлан хариулна. Яй Ахмад руу харж Сиурд базыг орхихоо өмнө түнд яаж хариу барихаа бодно. Ахмад Ринцээ цагт халаагүй бололтой. Тэгвэл шинэ аяг хийж үе гэж толомор хэлнэ. Энэ зур Ян Ахмадыг Ринцээ танилцуулж түүнийг Жанг Фонг гэдэг өөрийн татна үнэнч найз зөрхтэй. Ян өвгтэй чилүүж хэрэгдүүтэй гэж тайлбарна. Жанг Фонгийн өвгтэй хина гэдгийг сонсоод Ахмад цачин итгэхэд бэрх санагдана. Гэвч Ринцээ зөвшөөрч Жин овог аживаа шилдэг хүнд нээлттэй өнөөдрөөс хэвчин Жанг Фонг ажиллана гэж энд хэлнэ. Ранцээ Жанг Фонгийг шав болгож авахар зөвшөөрөөд шинэ багштайгаа уулзахыг зөвшөөрнө тань. Жанг Фонг өвдөх сүвдэн Ранцэд гүнзгий бүхийж шав болгож асанд нь талархна. Ранцээ түүнийг босгож дотроо энэ хоёр жижиг төсөлмж нь Янтэй сайн харьцаа тогтооход тусалж гэр бүл минь ашигтай гэж бодно. Тэр зөөр Янээс ижиглэж чи яагаад надаас банк бусдыг харж ханд хайгуугаад байгаа юм? Жинхэнэ зорилго чинь юу вэ гэж асуув. Ян надад баг зэрэг шийдэх ажил байгаа. Надтай юм биш гэж хариулна. Гэвч хотох шиг хорцгий түүний хотлыг шууд илчилж энэ бол зүгээр нэг ажил биш. Надаас нөхөй бүү орст гин. Ян сандран үнэхээр шийдэх ажил байгаа юм. Дуусмах цам дээр очино гэж амлана. Тэр хугацаанд Шажин түүнийг хамгаална гин. Амьдралынхаа хамгийн сайхан үеийг өнгөрөөж буй мөнөх мө. Яа эцэст нь бууж өгч чи сонсохгүй ойлгомжтой. Тэгэхээр би чангаа дэмий өрөхгүй гин. Тэр янд болгоомжтой яв. Хүчнээсээ хитэрсэн юмд бүү орст гэж захина. Яин инээмсэвсэн зөвсгөөг нь хүлээн авна. Тэр зөөр барилгын гадаа хоёр харуул засаад чимээгүйхэн ярьцж байна. Тэд сан бүлгийн гадаа шинжин харуул тавих нь утгагүй. Хинч дарих зэрэг байхгүй гэсэн. Гэвч Яа холоос гарч ирээ шууд тэрэн рүү зөвшөөрөхөд энэ шин тэр хоёр харуул муугаар иргэн. Нэг харуул Янд яв чамайгийн дурсан хүн байхгүй гин. Гэвч Ян нэргийн тойрондоо аян дэвтүүлсээр цааш харахсаар байна. Нэг агшин тэр хоёр харуулыг хаалханы хамт байр туран шидэн оруулна. Арай ядан ухаантай нэг харуул чи энд юу хийж байгаа юм гэж асуухад Ян хүднэр хогоо цэвэрлэхээр ирсэн гэж хариулна. Тэр зур айсныг цэрэгдэр харуугаагүй чичээд хин нэгэн бүлэг рүү нэвтэрч хүмүүсийг мань задлаа гин. Дарах хинэг шишин дашаан баазыг зөвхөн хочхороо дөрвсөн гэж бодож байсан гин. Гэвч нөхрийг хүссэн хин нэгэн гарч ирсэн болчтой гин. Бүлэг цэрэг Ян лүү дайрахад тэр нэгийг нь хүчтэй өшгөлж боолингийн шаашиг бусдыг нь мөргөн унгаж хүчээ шууд харуулна. Аянган мэд хурдаар Ян өргөж харайж үлдсэн цэргүүдийг юу ч биш мэд амархан стан. Тэр зур дарах түнсүү аажин масгаж ихнэ. Бусад бүгд яригдсан хөвтөхэд өрөө намгүн болж зөвхөн дарахын алхааны чимээ шалан дээгүүр цорайтна. Дарах чимээгүй байдлыг эвдэн Янээс нэрийг нь асууна. Ийм олон хүнийг дийсэн хүн гарч ирсэн тэр гайхна. Ян нэг цэргийг цахнаас нь натхад дараараа шууд заан. Дараагийнх нь чи гэдгийг тодорхой болгоно. Дарах хүтнэр санаа алдан "Ээ миний газар зөрөг гархан гарч ирсэн юм байна" гин. Тэгээд ахлагч нартай түүнийг аш гэж ташаана. Гинт дээрээс бүжиг хүмүүсрэн бууж Ян шиналж асах тосголж амжих зур түнлөө очтгийн. Нэг ахлагч захирах чадвараар түүний гарыг ард нь хүлж тэр даруй хөдөлгөөнгөө болгоно. Бусад нь урагш гарч түүнийг бүслэн авна. Одоо 5 ахлагчтай нүр тулж Ян сэрвтэй, нүд болттой, улааност Жэсэн болон нэргүй тардугартайгаа тулгарна. Саруутай фичэрч бид жинхэнэ аюул хүлээж хэдэн өдөр хүлээсэн акилтайрч зүрхсэн Ньютоны хүү байсанд уран хугарлаа гин. Яныг хүссэн ахлагч би жирийн хүнд хүчээ дэмий өрөх сонирхочгүй. Гэхдээ миний цогтож чадахгүй тор дотор өгөх нь Янд хүндэтгэл байх ёстой гин. Дарах ахлагч нарт Яныг барьсанд нь талархаж түүнээс үн цэнтэй юмыг шанимж болгон авч болно гин. Гинт саруутай Яныг барьж буй хотхойг анзаарч түүнийг тэр гэрийн нохоо хитий шууд таньж царай нь хөрнө. Тэр Яныг аль хотон өснөөс нь атгаж ахлагч чинход юу болсныг хэл гэж шаардна. Тэгээд чинхоо ноён санхунтай хамт байх ёстой байсан. Чи тэр хоёрт юу хийсэн бэ гэж нэхнэ. Яны чимээгүй байдалд уурсан сарвтай түүнийг цанцнаас натгаж үннээ хэл гэж хашгирахад Ян зүгээр л инээгээд таагаад үзтээ гин. Тэр зур дарга нэг цэргээ дэлгүүр рүү буцааж залуу эзэн хаашаа ясныг ойч мэдхийг тушаана. Дараа нь сарвтай даргаас Яныг яаж шийдэх вэ гэж асуухад дарга хүтнэр хүжирийн тарьч шоронд хай гин. Сарвтай Яныг хүзүүнээс нь натгаж хортон алхах гэж тушаана. Гэвч нэг агшинд Ян ахлагчийн чадвараас мултран аянган мэд хурдаар сарвтай хүзүү зөсөж тэр дорн алчна. Үлдсэн ахлагч нар болон дарга Яны давуу хүчийг харангуут дарга бүгдэд ухарч зогс гэж яран тушаана. Ян тэдний төсөөснөөс хамаагүй хүчтэй гэдгийг ойлгосон ахлагч нар ард өсөж түүнээс зайхад нүд болтой ширтэ харна. Яныг тайрсан өхийн ораас читгэрийн дүрс бүрдэн ачна. Яныг чагшин нэлдэггүй. Одоо ганцаараа хамгаалдаггүй үлдсэн бусаас нүд салахгүй ширтэн. Тэгээд шууд түн рүү дайран орно. Бос хүчээ дайчлан аратан шиг архирсан ч огт нэмэргүй. Ян бас сингэдэс рүү харихс нүдрэг шаагаж амнаас нь цэсэргэлүүлнэ. Үргэлжлэл дараагийн хэсэгт. Хэрэг тань таалагдж байвал лайк дарж сувгсоо мань бүртгүүлээрэй. Дараагийн хэсгийг түн удахгүй хүргэнэ.